Сайн байцгаана сонсогчдоо, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ төрсөн өдрийн мэндчлэгээр иргэн уулзж байгаа та байна. Хүмүүс энэ дэлхий юун дээр тогтдог вэ гэж асуудаг. Зарим нь мөнгө гэж хариулна. Зарим нь эрх мэдэл гэдэг, зарим нь аз жаргал гэдэг. Харин үнэндээ энэ дэлхий хайр дээр л цэцгэлдэг юм шиг санагддаг. Хүнийг хүн болгодог нь хайр. Гэр бүлийг гэр бүл хэвээр нь авч үлддэг нь хайр. Хамгийн эзэн өдрүүдийг ч бид хайраар л даван туулдаг лээ. Хайр ямагт үгээр илэрхийлэгддэггүй. Гэхдээ нэгнийхээ төлөө зүтгэж ирсэн он жилүүдэд чимээг өхөн түшиж ирсэн твчээр би байна шүү гэж мэдрүүлдэг халуун сэтгэлд амьдарч байдаг. Өнөөдөр эгч инх цайгийн төрсөн өдрөөр дүү дараагийн хайр шингэсэн мэндчлэгийг хамтдаа сонсох гэж байна. Та бүхэндээ хамт баттагдах байна. Хайрт эгч минь, багада би загтлыг холбоогоо хүндээ хэлэх гэсэн үгээ хүргэдэг. Харилцааны нэг хэрэгсэл гэж боддог байж. Харин одоо бодоход загтал гэдэг хүн дотроо хамгийн удаан хадгалсан мэдрэмжүүдээ уудалж, тэрхүү мэдрэмжүүдтэйгээ нэг бүрчлэн танилцаж, бас бясалгадаг сэтгэлийн нууц өрөө юм байна. Хүн зарим үгийг яг хэлэх ёстой мөчд нь хэлж чаддаггүй. Хэтэрхий ойрхон байдаг болохоор ч тэрөө, хэтэрхий үн цэнтэй болохоор ч тэрөө, дараа хэлнэ гэж явсаар хамгийн чухал мэдрэмжүүдээ дотроо хадгалаад заримыг нь нисгээд явуулж чаддаг. Тийм болохоор энэ удаа төрсөн өдрөөр тань дотроо тээж явдаг бодлоо хуваалцаж мэдрэмжээрээ бэлэг барихыг хичээлээ. Игчээ хүн ер нь амьдралд өөрийг нь ямар хүн болгосныг нь төдийлөн анзааралгүй хайрладаг хүмүүс байдаг юм шиг. Миний хувьд тийм хүний нэг нь та. Би багада таныг манай гэрийн хамгийн сэргэлэн, хамгийн гялалцдаг хүн гэж хардаг байж. Гэхдээ одоо том болоод харахад та манай гэрийн хамгийн их дэссэн, хамгийн их өөрсөн, бас хамгийн бага ярьсан хүн байжээ. Зарим хүмүүс амьдрал зүгээр л урсаад өнгөрдөг. Харин зарим хүмүүс туулсан бүх бэрхшээлээ өөрийнхөө хүч, гэрэл, тэсврээр утгатай болгож чаддаг. Та бол яг тийм хүн. Жохон байхаас хүний нутагт очоод амьдралын төлөө тууштай зүтгэнэ гэдэг тэр бол артаа байгаа хүмүүсээ зүрхэндээ тэрвэрж амьдрахын нэр юм байна. Та багасаа л бор ажлыг гололгүй хийж, алхмаар өөрийн гэсэн ертөнцөө босгож, сүүлдээ хоолны газар хүртэл ажиллаж, өөрийн гэсэн карьераа бүтээж чадсан. Тэр бүхнийг гаднаас нь харахад амжилт мэт харагдах боловч үнэндээ цаана нь маш их төвчээр, маш их нойргүй шүн, маш их сэтгэлийн тэнхээ болондоо гэж өөрийгөө аргадаж өнгөрүүлсэн сэтгэлийн хат байсан баг. Гэхдээ хамгийн гоё нь юу гэж та тэр бүх хүнд үеийн дараа хатуу хүн болоогүй. Харин ч улам зөөлөн, улам өөдрөг, улам бусдыг түшдэг хүн болсон. Тийм болохоор л олон хүн таныг тойрдог баг. Олон хүн таныг хүндэлдэг баг. Олон ч хүн танаас хүч авдаг баг. Одоо таныг харахаар зүгээр нэг хөдөлмөрч эмэгтэй шиг харагддаггүй. Харин өөрийнхөө амьдралыг өөрийн гараар гэрэлтүүлж чадсан хүн харагддаг. 4 сайхан хүүхдийн ээж, ханийхаа түшиг, олон хүнийг ажилтаа болгосон удирдагч, олон нээжүүдийг урамшуулдаг манлайлагч, алдар дэх нэгдлийн ахлагч, мод тарьж, хүн ургуулж, хаанч очсон хий бүтээ гэж амьдэрдэг тийм л гэрэлтэй хүн. Бас хамгийн гоё нь та одоо өөрөөрөө гялалцаж байгаа. Үр хөвгдүүдээрээ гангарч, ханийхаа хайранд улам мөнгө орж, амьдралтаа эвлэрч биш, амьдралаа хайрлсан хүн шиг харагддаг. Нэг удаа ажлынхантайгаа мөрөөдлөө ярьж байхдаа ном бичмээр байна гэж хэлсэн гэсэн. Тэр үгийг сонсоод би их удаан бодсон. Зарим хүмүүс ном бичиж гаргаагүйч өөрсдөө бүхэл бүтэн зохиол шиг амьдарчихсан байдаг шүү дээ. Таны амьдралд хөдөлмөр бий, төвчээр бий, нулимс бий, дахин босолд бий, хайр бий, гэрэлж бас бий. Тийм болохоор нэг өдөр та үнэхээр ном бичвэл олон хүн өөрийгөө тэр дотроос олно гэдэгт итгэдэг шүү. Игчээ, би танд тэр бүр хэлдэггүйч. Үнэндээ таны амьдралаар маш их бахархдаг. Хүн заримдаа өөрөө анзааралгүйгээр өөр нэгнийхээ түшиг, өөр нэгнийхээ урам, амьдралд итгэх итгэлэн болчихдог шүү дээ. Миний хувьд тэр хүн бол үргэлж та байсан. Чи эгчтэй шүү гэдгийг үггүйгээр мэдрүүлж чаддаг хүн.
Нөмөр шиг, түшиг шиг, заримдаа загнуулсан ч дулаахан байдаг гэр шиг хүн. Нэрээ та нэг үе намайг солонгос руу татах гэж байсан чинь би гэж нэг юм хайр сэтгэл мандтугай гэд ханаа дагаад үлдчихсэн шүү дээ. Одоо харин 5 сайхан нүрийн ээж болоод амьдрал маань өөрийн өнгөөр дэлгэрч явна. Гэхдээ би нэг зүйлийг их хожуу ойлгожээ. Хүн ханаас хүч авч тэнхээтэй олсноо амьдралынхаа дараагийн үе дээр очиод л мэддэг юм байна. Өнөөдөр би үр хүүхдэд тэрвэрч суугатаач амьдралын өмнө цэг зогсохдооч танаас сурсан төвчээр танаас харж үссэн хүч миний амьдралын нэг хэсэг болчихсон байдгийг анзаардаг. Энэ мэдчилгээг сонсоод би үнэхээр хайрлагддаг, үнэлэгддэг хүн шүү гэдгээ дахин нэг мэдэрч зүрхэндээ халуун бүлэнийг мэдрээсэ гэж хүсэж байна. Амьдралынхаа турш бусдад түшиг болж ирсэн хүн өөрөө ч бас хичнээн үн цэнтэйгээ мэдэрч байх ёстой шүү дээ. Таны тулсан бүхэн талаар болохгүй. Таны өгсөн хайр дэмий урсаагүй. Таны хөдөлмөр үр хүүхдийнхээ инээмсэглэл болж үлдсэн. Таны төвчээр өнөөдрийн энэ сайхан амьдрал болж цэцгэлсэн. Тийм болохоор одоо өөрийгөө илүү их хайрлаарай. Илүү их амраарай. Илүү аз жаргалтай байгаарай. Хайр дэгч минь, тандаа төрсөн өдрийн минь төргий. Миний хамгийн түшигтэй, хамгийн хөдөлмөрч, хамгаас гэрэлтэй эгчтэй, хайртай шүү. Баярлалаа та бүхэндээ. Том болсон ч, өөр амьдралтай болсон ч, нэгнийхээ дэргэд очихороо нөгөө л бага насны дулаан мэдрэмжтэй буцаад очиж тогтдог харилцаа бол төрсөн эгч дүүс, ах дүүс байдаг үлээ. Нэг нь унахад нөгөө нь тоцож, шантрахад нь хүч өгч, заримдаа юу ч хэлэхгүй мөртлөө би чиний талд шүү гэдгийг харцаараа илэрхийлдэг харилцаа эгч дүүст байдаг үлээ. Та бүхэндээ өнөөдөр төрсөн өдрийн тохиож байгаа эгч Заяакада дүү дараагаас нүргүүлж буй мэдчилгээг уламжлалаа. Эгч Заяа танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Баярлалаа та бүхэндээ. Та бүхэнтэй хамт бат тогтгойлаа. Smoke still hangs in the air, a ghost of a feeling that's no longer there. One child is weeping in shades of gold.